За хүүхдүүдээ бид ямар улсын иргэд вүлээ? Монгол улсын иргэд тийм ээ. За тэгвэл Монгол хүн болж төрснөөрөө юугаар бахархдгийг хүүхдүүдээ? За эх орнороо. Эх орныхоо яг юугаар нь бахархах вэ? Өв соёлоор нь бахархдаг гэж байна. Монгол эх орныхоо байгалаар нь бахархдаг гэж байна. За тэгвэл багшдаа нэг Монгол эх орныхоо өв соёлоос ганц хоёрыг дурдаад өгвөл ямар өв соёлтой ард түмэн юм бол? За сайн байна. Монголчууд бид дээл өмсдөг. За энэ төр юу гэсэн бэ? Монгол улс чинь нүүдлийн соёл иргэншилтэй улс тийм ээ. Хүн болох багасаагийн гадаад хэлний сургалтын 2278 хүүхдэд хувь хүний хөгжил гэсэн сургалтыг зохион байгуулж байгаа. За энэ сургалтынхаа хүрээнд бид үндэсний бахархал 6 цагийн сэдвийг боловсруулж, за энэ 6 цагийн сэдвээр хүүхдүүдтэй хичээл орж байгаа. За энд бол миний эх орон, би Монгол хүн, за миний төрсөн нутаг, үлгэр дуурайл авах түүхэн хүмүүс, за бид дорнотын хүүхдүүд гэсэн сэдвүүдийн хүрээнд одоо сургалтаа зохион байгуулж байгаа. За эндээс бол миний төрсөн нутаг дорнот гэсэн сэдвийн хүрээнд дорнот нутгийнхаа үүсэл, түүхэн хөгжил, за дээр нь дорнот нутгийн 9 бахархлын талаар одоо хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгоод байж байгаамаа. Ер нь одоо манай 3-аас 5 дугаар ангийн хүүхдүүд ер нь бага насны хүүхдүүдийн гол зорилго нь юу гэхээр хүүхдийн хүмүүжил төлөвшөлд илүү анхаарах цаг ирсэн гэж ойлгож байгаа. За академик боловсролоос гадна хүүхдийн хүмүүжил төлөвшөл рүү илүү чиглэсэн яг хүн болох багасаа сургалтын хувь хүний хөгжлийн юм сургалт маань илүү одоо юм зөвхөмжтэй хэрэгцээг нь хангах үз ийм сургалт явагдаж байгаа гэж бодож байна. Одоо энэ хүний ирээдүйн хүмүүжил чи хүүхдээс эхэлдэг шүү дээ. Тэгэхээр хүүхд одоо яг энэ бага ангиас нь суур одоо чадваруудыг нь хүүхдүүдэд эзэмшүүлэх юм бол ирээдүйн одоо хүмүүжил төлөвшөлтөд ирээдүйн иргэдийг одоо бэлтгэхэд хувь нэмэртэй гэж бодож байгаа. Тэгэхээр яг энэ нүдэ олсон, яг цаг үе олсон ийм сургалтаа гэж бодож байгаа. За энэ гадаад хэлний төслийн хувь хүний хөгжил сургалт маань миний хувьд 1-р сургууль, 5-р сургууль дээр сард одоо 2 удаа оролтоор нэг орохдоо 2 цагаар орж байгаа. Монгол улсын иргэд Монгол орондоо төрсөндөө бахархдаг. За юугаар бахархдаг вэ гэсэн чинь манай хүүхдүүд Монголынхаа түүхээр бахархдаг гэсэн тийм ээ. За Монголынхаа байгаль орчин, за өөр Монголын уламжлалт, өв соёлоороо яг бахархдаг гэсэн тийм маш олон зүйлээр одоо манай хүүхдүүд бахархдаг юм байна. Монгол улс маань маш их өв соёлтой, байгалийн баялагтай, байгалийн өрмөц тогтцтой, түүх дурсгалтай ийм улс байх нь шүү дээ тийм ээ. За мөн өөр түүхэн хүмүүсээр бахархдаг гэж хэлсэн тийм ээ. Түүхэн хүмүүсээр бахархдаг гэхэд хамгийн түрүүнд Чингис хаанаар бахархдаг гэсэн. За дараа нь Хувлай хаанаар, Дорнот аймгийн одоо түүхэн хүн болох Чой Балсан гоогаар бахархдаг гэдэг тийм ээ. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ цаашдаа маш олон бахархах зүйл байгаа. Монгол эх орныхоо өв соёлоос цаашдаа суралцах нь хамгийн зүйтэй юм байна гэдгийг ойлгож авсан тийм. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За хүн болох багасаа сургалтын одоо гадаад хэлний хүүхдүүдэд хувь хүний хөгжилтэй сургалтыг сард 4 цагаар 5 дугаар сургууль, 1-р сургууль дээр бол ингээд 3-аас 5 дугаар ангийн сурагчдад явуулж байгаа. Ер нь бага ангийн хүүхдүүдэд хүүхэд төвтэй, хүүхдүүдээр өөрсдөр нь одоо бүтээлгэж ийм одоо арга зүйг ашиглах юм илүү одоо сонирхолтой байдаг. Жишээ нь одоо бидэд хүүхдүүд маань өөрсдөө гар биеэрээ оролцож ээж тухайн мэдээллийн талаар илүү бүрэн дүрэн мэдээлэлтэй болдог. Тэгэхээр өөрсдөд нь бие дасгал ажлын төвчөр дээр илүү ажиллуулж нөгөө зүгээр одоо нэг контент янз бүрийн одоо зүйл тэрэн дээр багштайгаа хамтарч ярилцаж хүүхэд төвтэй л илүү их одоо хүүхэд маань илүү ойлгох юм болов гэж боддог. Тэгэхээр тийм аргуудыг бол хэрэгжилж байгаа гэсэн. Төслийг цааш нь өргөжлүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Яа тэгвэл үр дүн нь бол богино хугацаанд гарахгүй шүү дээ. Цааш нь өргөжлүүлж ээж энэ хүүхдүүд одоо энэ төсөлд хамрагдж байгаа хүүхдүүд маань дунд ахлах ангид орж ээж яг одоо яг энэ төслийн маань үр дүн тэр үед бол харагдана гэж бодож байгаа. Тэгэхээр энэ төслийг нэг юм 2 жил зогсохгүй цааш нь улам өргөжлүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байна.